хязгаартай хэдэн хүн боломжтой хамаагүй юу. За шууд ингээл ажиллал яваад байж байгаа юм гэсэн. Нэг нь салгаал нөгөө Тийм гадаа юм биш юм аа. Энэ нөгөө байнгын солигдчихэв. Тэгэхээр тэр үедээ шууд халдвар хийх байна. Тийм үү. Хараад явчихсан гэсэн. Тэгээд энэний гол нэг шаардлага юу ярих хэвээр. Дэлгэц тэгээд компьютер хоёр маань нэг wifi-д орсон байх хэвээр. Одоо энэ дээр нөгөө нэг скул шилдээгээс орсон байгаа шүү дээ. Нөгөө миний лаптопс нөгөө шилдээгээс орсон байгаа. Тэгвэл нэг wifi-д орж ээж тэгэхгүй шүү. Тэгвэл миний хоёр өөр байсан л аа. тийм магадгүй. За тэгээд энэ дээрээс одоо дээдл нь гарч иж байгаа хэсгээс юу яаж гэсэн. Энэ дээр нөгөө тооч хасаацсан байгаа болохоор дэлгэцнээс өдөртөд болоод байгаа гэсэн. Тооч. За тэгээд эндээс юу салахгүй. Компьютер. Энд нь close гэдэг байгаа. Тэгээ энийг дахиад тэгээ салчих юм уу тийм шууд салчих гэсэн. Тэгээд ингэж байна. Дэлгэцэн хаангууд шууд юудаас гарсан дөө. Тэгээд ингэж байна. За дэлгэцэн чата уншилдаг. меню хэсэг байдаг байхгүй юу? Одоо хоёр сум байгаа. Дэлгэцэн хоёр захт нь. Тийм. Энэ дээр дарангууд ингээ меню гараад байна. За энэ дээр ер нь багшлаач тавыг хэрэгтэй марк гэж хэсэг байгаа. Одоо ингээд ямар нэгэн презентацийн орж ирлээ. Тэгээд слайд үзүүлжлээ гэж бодоход энэ дээр дарангууд шууд дэлгэцэн хальт гацаач гэсэн. Тэгээд энэ дээр түр тэмдэглэлийг явуулдаг гэсэн. Ингээд тэмдэглэлийг хийж дуусаад шууд гаргууд энэ байхгүй болчих. Гэхдээ бас ялгаагүй PDF-ээр хадгалсан ч болно. За тийм байна. Тэгэхээр дарангууд ингэ байна. Шууд дэлгэцэн хальт гацааж байгаа тэмдэглэлийг явуулчих. Энэ аюул амрагд шүү дээ. Миний програмын хараанд ингээд бичихэр нөө хараа ингээд хөтлөд граф мөн хаашч юм. Тэр нь төрчээд дээр бичих. Энэ донгл. Төгсгөө юм шиг шүү дээ донгол.